Гэлтгүүр өдөр нэг залуу ингээд хиддэг шил 27-той ихтэй хөвгт ингээд бүтэн цагийн ажилд орно гэж би шууд ингээд хараа зүг заавал байна уу гэдэг чинь. Уу байна уу ч баг зүгээр л гэж би хөрөнгө шокнд оргүй байна уу минь ажилд орно гэж зар тавьсан гэсэн тий. Зүгээр би намайг шалгаад байгаа байхгүй. Одоо Монгол тэгдэг болсон. Ажилд олох чинь шалгуулдаг болсон. Ажилд орж байгаа хүн шалгана. Гоё. Тий. Манайх нэг юм компани байгаа. Тэгээд ерөнхий дөвөн хайж байгаа нэг юм албан тушаалууд байна. Тэгээд чи сонирхож байна уу гэж. Сонирхож байна. Зүгээр л дураараа заяа. Йоо бас. Тэ юу вэ? За тэгээд хөрхи бас за нэг ажил давандаа гэж бодвол бас нэг гоё те. Бас нэг ятаа. За тэгээд манайх одоо танаа гэрж хаана уу? Хоёлоо цаг хугацаагийн хэмнээд уцаар ярьчих гэж. Тэр тийм чухлуу те. Гэхдээ чухлаа юм угаа төвчрээтэй улсад амьдарч байгаа те. Хотод амьдарч байгаа юм чи ойрхон тэр чинь аюугаа тайлбарч байгаа. Гэхдээ манайх нэг эдэн салбар малбартай тэгээс ойрхон салбар малбар чинь ингээ гэр мэртэж ойрхон тэр салбар дээр сонирхож юм ярьж байгаа гэсэн чинь. Танах яармаг салбар байгаа мó? Тэгэхээр би манайх яармаг салбар байхгүй гэдэг чинь. Тэгвэл нээхэрээ ярихгүй дөө баа гэж. Тэгээ зүгээр уцаа тавиа шааж. Нэрээ. Би бүр ингээ нэрээ яармаг салбар нийт юм билээ. За, октодтой нэрлээ. Октод нь бас нэг зар тавьж 24 дөнгөж сая сургуулаад төгсөх охин ажиллаж чинь гэл хамгийн дөрөв даваад заллаа. Байна уу гэдсэн чинь дуурдаггүй. Хөө байна уу минь дөө гэдсэн чинь. Зар тавьсан уу минь дөө байна уу гэдсэн чинь. Би нэг жоохон байна ахын жоохон чамд ярьдаг болохоор дүүлэх шүү минь дөө. Аль чи чам аль нөөдөл дуугаал таа гэж. Бас нэг хүн ажил тавах гэж ядаад байсан. Амар ингэ жимээгүй газар очиж байна. За одоо сонсч чинь одоо гайгүй сүлж байгаагүй. За минь дөө дуураарай гэдсэн чинь. Байна уу. Минь дөө зар тавьсан уу яасан бэ гэдсэн чинь. Аха би уцаар ярих драматай. Та мэж үчиж. 24-т бацаа. Уцаар ярих тараамаатай. Би нийс үтсэн шин. Тэр 25 минут чадсан шин. Хай. Чи ажилд орно гэж зар тавьсан уу? Тий. За ингээд 20-30 удаа уцаар ярьсны дараа зарим нь ирнэ. Ирдгүүд нээр шин. Гоё. Манайх дөрөв давхртахгүй. Тэгэл би ингээд нэг залуутай ингээд за нэг залуу ирнэ гэсэн гэл үлээгээр байсан. Өвлийн хар хүүтэнд сав хөшаац. Татвар өмдөө хошнондоо чих гэдэг ерөөсөө юм уранхай джинс мэнс өмссөн цаг. Савхтай, урт үстэй. Амар гоё юм тэнгэл алхаад ирж байгаа. За энэ яг мөн дөө гэдэг юм бод. Тэгэл ингээд дээрээс хараад байж байгаа. За яаж яж байгаа л ажилд авчихсан гэж. Мэдрэл муутай байсан ч хамаагүй авчихсан гэж. Яг хүүхдийн талбай дээр ингээд тамхиа гаргаж ирэл татаал нөгөө гараараа шууд ингэж над руу залгаж. Би яг дээрээс нь хараа байж байгаа. За болгооч залгаж ин даа. Залгах байна уу гэдэг. Энд давхартай. Үгүй. Дөрөв давхартаа. Тавьгаа татаа шидчихэл. Гоё өндөр амт. Юу идэж уусан, яасан ч өндөр юм уу салаалрнууд. Тэгэл дөрөв давхар тэгээ лифт дуурал дун гэж зааварж ирж ин даа. Би ч бас хүн ажил тавчих юм чи офс цэвэрлсэн. Тэг айгүй хичээж байгаа шүү дээ бид нар ч бас те. Болгооч усан ч ороогүй ирж байгаа шүү дээ. Би бол мижил. За тэгээд өгөрхи орж ирлээ. Тэгээд хаалга онгоолгоод шууд намайг гарсан. Таньдаг хүн биш шүү дээ. Гот. Тэг ямар харилцаа вэ? Энэ яг ямар таньдаг хүн биш шүү дээ. За тийм байна. За сайн байна уу. За хоёлаа ярьсан уу. Даанцыг танд л болоо. Хамтарч бизнес хийх гээд байгаа мó. Би гуйж яаж та. Баг нэг тийм хандлагатай. За чи кофе ууцаа авах. Кофе ууч. Кофег нь хийжсэн. Тэгсэн чил манай офсыг ингээд нэг харж. Тэгсэн. Тоноо офс ингээд болоо юу те. Чүм офсгүй чүм алар гээд. Би бол тэгээд хөөгөө гаргамаар гоох. Юу ч байхгүй хаач. Бас манай офсыг бас ингээд болоо хуцаа. Тэгэл тэсэл байгаа ш. За ажил. Болгачиг аваад ажиллуулна даа гэж бодоо. За хоёул ийш орё ингээл. За тэгэл өрөөндөө ороод ярилцаад өөдөр ярилцлага гоё юу. Нэр амар гоё. Ингэж хэлчихсэн. Хүн ажилд орж байхдаа ингэж хийж болд юм биш. Би угаасаа танад нэг удахгүй гэж. Би бүргээ. Тэсэг дотроо ингээд мэдчихэж тэгээд тийм ээ угаасаа манай хүмүүс удахгүй мó. Яаж хийж байгаа тэгээд эдэн сар ажиллаа идэх гээд байгаа. Гоёо тэр ярьж байгаа юм. За тэгэл нөгөө хөргөө анкет өглөө за чи бичиж гэл анкет өглөө бичих гэж. Манайгаар ингээл ихний яг ингээл овг нэрээ бичгэтэл би ингээл ойлгож байгаа байхгүй. За би юуг нь ч ойлгохгүй юм бэ. Өөрөө бичиж за заах нь өөрөө бичөө. Тэгэл аваад бичээ. Гоёо ярьж байгаа. Айл гэрийнхээ хайгийг өгөх юм уу? Хитэн гэртээ. Би бол ганц гэрээсээ хөөгчгөө гэдэг гэсэн. За тэг хүн одсон юм чи тэр гарыг хамгийн эффектив те яаж шүүсийг шахаж хамгийн сайн ажиллах уу? За офстой хаана вэ? За компьютер дээр суу. За чи компьютер дээр суугаад таа гэсэн. Суугаад оромжилж байгаа юм чи. Энэ ямар хуучдагөө бид нар вэ? Хуцал тамуулгач те. За чи надад албан бичгээ нэг бичээд албан бичиг өгч байгаа шүү дээ. За гар ингээл. Word нэг л. Зүгээр ямар ч кредит нэг л баг зүгээр мессежний хэлээр бичиж шаа. Би тэг хараад л за энэ тэнийг бодгооч одоо яах нүг. Тэгсэн чи бичиг дууснаа шууд вебсайт ингээ кредит болгоо хөрвүүлээ шаач. Жинзэг юм болгооч бас мэдэж байна. Вебсайт ашиглаж мэддэг болгооч байна. За хараад 36 алдаа байна гэдэг ингээ хараа байжсан чи шууд үг үсгийн алдаа гэж захиад засаж. Мөгөлөг.
Зөв бацаан байна. За чи надад принтер хийх гэсэн чи. Фейлт шээ. Принтер хийж чаддгүй. Уг нэг контрол P энтер гэчүүл гарах гэдэг байгаа гэсэн чигүй. Энэ одоо ямар сони хуучны юмнууд энэ ажиллахгүй байна. Юм принтер чадахгүй 3 сая 500 нэгч надаас. Хүсчгүй цалин дээр 3 сая 500 бичсэн. Надаар ингээд бөглүүлчихье. Тэгээ хүсчгүй цалин дээр болохоор өөрөө бичиж байгаа. Би наад өөрөө бичиж юу. 3 сая 500 надаас их цалин авах гэдэг. Амар гоё. Тэг дуртай. Гоё юм ингээд. Тэг чи би ер нь бол нийлдэ оройтож ажиллана уу гэх. Тэгэхээр би аяг баярлахгүй. За хичээгээд сайн ажиллаж чи билүү. Хүмнийг мэдэхгүй шүү дээ гэж бодлоо гэсэн. За чи тэгээ оройтож хэдэн цагийн үед яаж ажиллаж. Тэгэл 5 6 гэж ирээ хэлэх шээ. Бид нар тарж зөрж ирэх гээд байгаа юм уу? Яах. Офс ажиллал оройтож ажиллана гэсэн шүү дээ. Тэг манай гарын амьдрал яагаад ч амар сонирхолтой. Миний амьдрал айгүй сонирхолгүй юм би тэгж бодсон. Яагаад бол манай гарын амьдрал 3 хоног нэг гоё юм болдог. 3 хоног цалингаа явах. 3 хоног чөлөө явах. 3 хоног хамаатны ах өгчлээ ах гэдэг. 3 хоног нэг болно. Нэр Facebook-оор бидэртэй найз шүү дээ. Өчтөр шүнжэнгөө зууд шоудчаад яг өглөө ингээд 8:55 дахиад шүнжэнгөө халуурлаа гэж. Яаж халуурсан гэдэг. Би энэ өдөөд гоо айх уустай. Гоё нэг тийм гоё. Зөвүүн байгаас та нар зөвүүн санагдахгүй нү? Нэг гоё. Тэг би энэ жинзгийнхний дуртай үгийг хэлье зав. Би гарлаа. Гэдэг дуртай үгтэй тэр. Ямар ч одоо тэр ажлыг хүлээж авахгүй байх. Юу ч хамаахгүй зүгээр ингээд гардаг. Би гарлаа. Тэг мессеж ирээд тэгэл болоо гэж хийж ирэхгүй. Нэр айгуу гоё. Эсвэл очиж чадахгүй нэ. Тийм 2 мессеж ирдэг. Тэгэл болоо. Тэрэнд ингээд тааруулж амьдрна бид нар. Ажил олгогч нар ингээд за гарчлаа. Тэгсэн чи манай гар нэг өдөр ингээд бэдгүй дэлгүүрээ нэгс дээсэн байхгүй. Гэсэн чи алга болцсон. Өглөө 9-с очсон багс ч байхгүй. Би ч ингээд уйлаад ингээд залгасан чи байхгүй. Уцаахгүй. 36 37 удаа залгаж байгаа. Уцаа авдаггүй баг 30 минут би баг 30 минут гэж жоохон байж байгаа 37 8 дахь 9 дээр нь авсаа. Тэгснэ залгасан уу гэж. Залгаад байна. Тэ? Хөөе чи хаана байна хөөе гэсэн чи. Аха би дархан зэрлээ хаа. Би бүр ингээд дархан зэрлээ хаа. Миний сэтгэл санаа маа та жоохон байж байгаа яриаг тавиаш асуу. Би ингээд бүр писта. Би тань ойлгож байна. Гол нь дүүгийн сэтгэл санаа муу биш. Буцаа залгаж байж. Байна уу? Аха одоо очлоо. Та урд ирээж чи. Хавнаны мөнгө явуул гэж шааж. Би ингээд тансаа. Эмэрс. Йоо, юу байгааст сэтгэл санаа нь муу тэгсэн дархан сэлж мэрэж шээ. Гоёо. Тэг хурж ирлээ. Хурж ирэхэд мэдээж энэ ч бас загин тийм байгааст те. Чи одоо яаж байгаа юм бэ? Чи залуу хүн байж чи ингэж болохгүй шүү дээ. Ингээд чи ингэж болохгүй юм одоо энэ өчнөө олон юм болж чи чамаас болоод ингээд тэглээ. Гэсэн чи манай жинзгийн зарим загнуулж чаддгүй шүү дээ. Амис нь өөдөөс хэрэлдээд идэв гэж. Тэг ингээ амандаа буртнаа ингээ юу юм. Гэхдээ юу яриад юм бэ? Юу? Тэг би ингээ за энэ тулгачд юу ч үгүйсэн энэ ойлгохгүй мэддэг муутай байна. За тэгвэл одоо ингээ дуусгах гэж бодоод за тэгээд одоо угсаа жоохон ингээ тэгэрэй гэсэн чи. Та угсаа энэ амьдралын талаар юу ч мэдэхгүй гэж. Би бүр ингээ амьдралын талаар юу ч мэдэхгүйгээ сая дүүгийн амнаас сонсож нэрээ би амьдралын талаар юу ч мэдэхгүй бэ. Нэр яагаад тэгэж тийм гоё үг аманд нь орж ирдیں۔ Гоёо.